Сая Чингэлтэй дүүргийн прокурорын газраас за хэрэг үйлдэлтэй эргийг хаах тухай прокурорын тогтоолоо одоо хүлээж авлаа. Тэгээд үйлчлүүлэгч хүлээх зур хэдэн зүйлийг одоо хэлье. Ер нь бол манай хуулийн байгууллагын үйл ажиллагаа хохирогчийг бол одоо улам одоо хохироож байна. Учир юу вэ гэхээр одоо миний үйлчлүүлэгчийн хувьд бол 2013 онд одоо өөрийн эзэмшлийн өмчилсөн 2 газар дээр за гараж болон за 3 давхар объект бариулах гэрээг за эхнэр нөхөр хоёртой байгуулад за төлбөрийн төлөөд байшин барилгаа бариулсан байна. За тэгээ байшин баригдаад дуусах тэр үед миний үйлчлүүлэгч одоо төрөөд за бичиг баримтаа хөөцөлдөх ажлыг нөгөө байшингаа бариулаад танил болцсон ах トゥ шиг болсон нөгөө хүндээ итгэмжил өгсөн байдаг байхгүй. Тэгэнгүүт нөгөө эхнэр нөхөр хоёр өөрийнхөө нэлээд шилжүүлээ авцсан. За тэгээ тухайн үед болохоор юу гарахгүй байна, болоогүй байна, хүлээгж ийн гэсээр бод яг энэ асуудлыг 2016 онд за шийдвэр гүйцэтгэлээс одоо ирээд уг объектуудыг бүгдийг барьцаан тавьсан байсныг мэддэг байхгүй. Ингээд 2016 оны одоо 4 сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгээ энэ асуудал одоо над дээр ирэх хүртэл 2022 он хүртэл бүтэн 6 жил шийдэгдэг байсан. Тэгээ яг 22 оны намар өвөл над дээр ирсэлдэ. Тэгээд уг асуудал шийдэгдэхгүй 6 жил болоод хэргийн маань одоо хааж байна. Ийм учраас энэ асуудал дээр хөл зүйн зөвлөгөө өгч өмгөөлж өгөөч гэсэн хүслийг надад тавьсан. Тэгэнгүүт нь би Чингэлтэй дүүргийн прокурорын газарт одоо хүсэл тавиад за тэгээ миний хүслийг хүлээж аваад за тавьсан хүсэлтүүдийг одоо хангаад явуулсан. За гэтэл хохирлын үнэлгээ маш багаар гарсан байсан. Тухайлбал чи 2 газар байгаа байхгүй. Хоёулаа өмчлөлийн газар дээр үйл хөдлөлтөй. Тухайлбал нэг газар нь ихэл 321 м квадрат газартай 684 м одоо талбай өхийн хувийн орон сууцны зорилттой үйл хөдлөлт. За хөрөнгө. За нөгөөх нь болонгууд нь 620 м одоо квадрат талбайтай 3 давхар үйл хөдлөх хөрөнгө. 323 м талбайтай газартай гэл. Гэхдээ энэ хоёр объектыг нийлүүлээд одоо 74 сая төгрөгөөр хэлсэн байгаа байхгүй. Гэтэл хохирогч хэлээд байгаа байхгүй. Би хөрөнгийн үнэлгээ сая хэлсэн. Минийх бол тэр бүм 45 сая төгрөг үнэлсэн. Гэтэл одоо 74 сая төгрөгөөр хохирлын үнэлгээтэй хэргийг цааш нь явуулах гэдэг нэг асуудал тавьсан. За тэгээд яг хөө миний хувьд бол дахин шинжээч томилуулах хүсэлтийг тавилаа. За Чингэлтэй дүүргийн прокурор хүлээж авсан. За тэгээд хөрөнгийн үнэлгээг бол 821 сая төгрөгөөр тогтоосон. За ингээд бол одоо сая бол одоо хүн хөлц хугацаа дууссан учраас одоо хэрэг үйлдэлтийн хэргийг хаалаа гэж байгаа. За бидний хувьд бол хариун даваа сэтгэл хангалуун. Яг бол хаагдчихсан хэргийг биднээс сэргээдсэн. За хохирлон 74 саятай байсныг 821 сая төгрөг тогтоологдсон. Яг үндэ бол тэр хүн яш итгэл авахгүй их бага авах нь бидний асуудал биш. Гагцхүү хохирлоо зөв тогтоолгоод шүүхэн шийдвэр гаргуулна. Одоо өнөөдрийн одоо өмгөөлийн зорилго байсан. Тэгэхээр одоо эрүүгэн байна уу иргэний шийдвэрүүд ялгаагүй шүү дээ. Тийм учраас иргэний журмаар хэрэгээ шийдвүүлээд явах одоо боломжтой болж байгаа. Гэхдээ үнэхээр манай хуулийн байгууллагын үйл ажиллагаа бол дэндүү болохгүй байна. Тухайлбал энийг 16 онд гаргасан өргөдлийг яхаараа 7 жил шалгадгийг. Гэхдээ тэр 16 онд нь шалгаад тэгээд л залилсан бол залилсан, залилаагүй гэдэг нь тогтоогол өгчих хэрэгтэй шүү дээ. Мөрдөгчийн хувьд дахин шинжээж томилуулах би хүслийг өгөнгөт нөгөө 5-6 жилийн өмнө 74 сая төгрөгөөр тогтоосон нөгөө үнэлгээний компаниг дахин тогтоож байгаа байхгүй. Нөгөө компани яасан гэж ахаад яг тэр үнэлгээг тогтооцсон. Ийм байж болох уу? Болохгүй. Болохгүй болохоор би ахаад яасан Чингэлтэй прокурор гомдол гаргасан. За мэдээж миний хүслийг хүлээж авсан. Авангуудаа дахин шинжээж томилоод 821-ээр гаргаж байгаа байхгүй. Хөрөнгийн үнэлгээ нэг л байх хэрэгтэй. 74 сая бол 74-өрөө эсвэл 821 бол 821-ээр. Тэгэхээр ийм эрэлтээс байж болохгүй өстэй. Ингэж л одоо манай хуулийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Ингмээргүй л байгаа. Ийм л юм болоод байна. Тэгээ миний хувьд бол зүгээр хэрэгээ шийдвүүлсэн. Тэгээ одоо бол тавьсан хүсэлтэд шийдвүүлсэн, тавьсан зорилготой хүртсэн. Одоо ингээд иргэний журмаар ихэмжлээ гаргаад шийдвэрэл гаргуулчихна. Гол нь хүн хохирчоод тэгээд гомдол гаргачаад бүхэл бүтэн 7 жил одоо явж болохгүй өстэй. Ийм учраас хууль тогтоогчд нь одоо гэмтрэг үйлдэгчдэд одоо ял завшуулдаг, хугацаа оождаг энэ хууль өрх зүйн орчныг өөрчлөмөр байна. Хохирогчийн талд биш, хохирогчийн талд сэтгэлтэй бие ажиллаа хиймээр байна л гэж хэлэх гэсэн.